Сайн байцгаана уу? Юу академийн Солонгос хэлний хичээл тавтай морилно. Бид нэр батчин буюу дэвсгэр үсгийн талаар үзэж байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ нийлмэл дэвсгэр үсгүүд буюу кёп батчмыг үздэцгээе. Солонгос хэл маань нийтдээ 11 дэвсгэр үсгтэй. Эдгээр нь өмнөх хичээлээр үзсэн батчим сүрий буюу дэвсгэр авиа гэж багш нь хэлсэн. Энэ 7 дэвсгэр авиагаар л дуудагдана мөн адил. Одоо харин бүгдээрээ яг ямар нийлмэл дэвсгэр үсэг маань ямар дэвсгэр авиагаар дуудагддгийг бүгдээрээ үздэцгээе. Эхний авиа маань монгол хэлний г үсэг буюу кёг. Г авиагаар дутагдах эхний үсэг бол г-с. Кёг шид хоёрын нийлмэл дэвсгэр. Хоёр дахь нь бол л-г буюу рел кёг хоёрын нийлмэл дэвсгэр үсэг байна. Одоо бүгдээрээ жишээ үгээ уншицгаая. Ног, ног. Иг, иг. За дараагийн авиа маань бол энэ буюу нин. За энэ дэвсгэр авиагаар дуудагдах нийлмэл дэвсгэр үсгүүдээ үздэцгээе. Эхний үсэг маань нин шид хоёроос бүрдэх нийлмэл дэвсгэр үсэг байна. Дараагийн үсэг маань бол нин хид хоёроос бүрдэх нийлмэл үсэг байна. Энэ хоёр хоёулаа нин буюу монгол хэлний энэ авиагаар дуудагдах нь. Одоо бүгдээрээ жишээ уншиж үздэцгээе. Ан, ан. За дараагийн үг маань мөн адил нин хидтэй ан. Ан. Хоёулаа адилхан ан гэж уншигдах энэ үгсүүд маань. За дараагийн авиа маань рел үсэг буюу ил авиа. Дэвсгэр үсэгт рел маань илээр дуудагдана гэж бүгдээрээ үзсэн тийм үү? За ямар дэвсгэр үсгүүд ил авиагаар дуудагдахыг харцгаая. Эхнийх нь рел хид хоёрын нийлмэл дэвсгэр үсэг маань илээр дуудагдах юм байна. Мөн рел шид хоёрын нийлмэл илээр дуудагдах юм байна. Дараагийнх нь рел пип, дараагийнх нь рел тигет. Энэ дөрвөн нийлмэл дэвсгэр үсэг маань рел буюу ил авиагаар дуудагдах юм байна. За одоо бүгдээрээ жишээ өгнүүдээ уншиж үзцгээе. Багшаагаа дагаад уншаад үзээрэй. За ил, гул, тол, хал. За маш сайн байна. Одоо бидний дараагийн үзэх авиа маань им буюу мим. За им авиагаар ганцхан нийлмэл дэвсгэр үсэг дуудагддаг юм байна. Энэ нь рел мим хоёрын нийлмэл дэвсгэр үсэг байна. За одоо бүгдээрээ нэг жишээ үг уншиж үзье. Сам, сам. За одоо сүүлийн хоёр үсгээ үзье. Энэ хоёр үсэг маань Б буюу пибээр дуудагдах үсгүүд байгаа. Эхний үсэг нь пиб шид хоёрын нийлмэл дэвсгэр үсэг, дараагийн үсэг нь рел пиб хоёрын нийлмэл дэвсгэр үсэг байгаа. Энэ хоёр үсэг маань хоёулаа Б үсгээр дуудагдана гэж ойлгож болох нь. За одоо бүгдээрээ жишээ өгнүүдээ уншъя. Кап, кап. Ип, ип. За маш сайн байна. Одоо харин бүгдээрээ нэгэн чухал зүйлийг мэдэж авцгаая. Энэ юу вэ гэвэл нийлмэл дэвсгэр үсгүүдийн маань араас гийгүүлэгч орох юм бол за дөнгө сайхан бидний үздсэн энэ авиагаараа дуудагдны дэвсгэр авиагаараа. За харин нийлмэл дэвсгэр үсгүүдийн арын үе маань ихшгээр төгссөн буюу нийлмэл дэвсгэр үсгүүдийн араас их шиг үсэг орсон байх юм болвол нийлмэл дэвсгэр үсэг маань хоёулаа тус өөрсдийн авиагаараа дуудагдана гэсэн үг. За бүгдээрээ жишээ авч уншиж үзье. За ан гэд энчээ нин чид хоёрын нийлмэл дэвсгэр үсэг орсон байна тийм үү? Энэ үсгээр дуудагдана. Ан та гэд арийнх нь үе нь Д буюу гийгүүлэгч орсон байгааз. За тэгэхээр ан та гэд өмнөх дэвсгэр үсгийн нийлмэл дэвсгэр үсгийн авиагаараа дуудагдаж байна. За хараа одоо дараагийн жишээг харцгаая. Ан ча гэж уншигдана. Ан гэд адилхан муу адил
Нин чид хоёрын нийлмэл дэвсгэр үсэг орсон байна. Гэвч дараагийн үе нь А буюу ихшгээр эхэлсэн үе орсон байна, тийм үү? Тэгэхээр өмнөх нин чид нийлмэл дэвсгэр үсэг маань салаад өөр өөрсдийнхөө авиагаар дуудаж байгаа. Ан ча энэ Ж хоёроор дуудаж байгааз энийг маш сайн тогтоож аваад дараагийн унших дасгалуудаа багшийнхаа гэрийн даалгавар төгсөн унших дасгалуудыг маш сайн хийгээд нүдлэн тогтоох хэрэгтэй шүү хүмүүстээ. За хичээлээ үзсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.